Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бад лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Газарт хэлий, газар хатуу. Тэнгэрт хэлий, тэнгэр хол. Монгол ардын зөрөг. Мэргэн туслагч гомбч авын домгууд. Гомбч ав мэргэн туслагч гэж хошууч байсан хошуунд нэг цэцэн мэргэн түшмэл байсан гэдэг. Улиастан амбан хошууч байсан хошууны ноёныг чухал ажил гарлаа өнөө шөнийн дотор ир гэж дуудуулсан байжээ. Ноён маш ихээр сандарч туслагч гомбч авт хэлжээ. Гэтэл туслагч нь яарад яах вэ? Юмаа сайн төхөөрч аваад маргааш л хөдлөе гэж. Юмаа базааж аваад 3 дахь хоног дээр очиж улиастан урд даралд буудаллаад ноён амбанд бараалхах болжээ. Туслагч гомбч ав хэлжээ. Миний хэлснийг яг биелүүлээрэй. Нэг ам цагаан чисчүү ав. Амбаны дорхийнхоо өмнө малгайгаа жаахан хилтгэн өмсөд сагалдрагыг нь тайлчхаад ороорой. Оронгуудаа маш ууртайгаар манжийн газраас шахаага үрж ирсэн элжигчээ. Яаруу давчуу хугацаанд яах гэж намайг дуудав гэж хэлээрэй. Тэгэхлээр нь амбан уурлаж босож ирээд таныг алгадэн шүү. Тэгэхлээр нь малгайч нь унана. Малгайгаа унахлаар өвөрдөх цагаан чисчүүгээ гаргаж дивсэд малгайгаа дээр нь авч чисчүү дээрээ тавьж орхичход дотоод хормоогоо 3 ноголж 3 няслаад өг дууралгүй шалвхан гараад ирээрэй гэж хэлж гин. Тэгээ туслагч өөрөө цуг явж гадна нь байж гин. Ноён чиг оронгуутал нөгөө туслагчийн хэлснийг л хэлж гин. Амбан чиг уурлан босож ирээд л алгадаад орхитол малгай нунаж чисчүүгээ гарган дивсэд малгайгаа дээр нь тавьчихад л дотоод хормоогоо 3 нугалж 3 нясалчхаад өг дуурсангүй шалвхан гараад иржээ. Гэтэл амбан дотоодод шүүх 3 хэрэг, гадаадад шүүх 3 хэрэг байна гэж хэлээд толгоос ихсэрч байжээ. Маргааш өглөө амбаных ноёныг ирж уулз гэж хэлүүлж ноён очтол тавг тариа идэ буда арх дарс засчихсан маш сайхан зантаа байж гин. Түүнээс хойш хошууч байсан ноёнд маш сайн болсон гэдэг. Тэндээс буцаад хөсөгтөөгөө явж байтал ачаан дээрээ даруулчихсан ном сумыг нэг улаан дээлтэй хүн хажуугаар нь гарангаа суг татаж аваад давхиад арилж. Гомбч ав мэргэн туслагч яаж чиг чадсангүй хоцорч жаахан явж байтал хэсэг үхэр тааралджээ. Тэгтэл гомбч ав мэргэн туслагч энд буун гэд буудалжээ. Тэгээд тэр хідэн үхрээс хамгийн том тарган нэг шар үхрийг төхөөрүүлж махнаас нь чанаа цууж байна гин. Гисэн нэг морьтой хүн ирж манай үхрийг яагаад алж идэв гэж уурсахад гомбч ав. Танаа энтхий нэг улаан дээлтэй хүн бидэнд энэ шарыг өгөөд биднээс нэг ном сум аваад явчихсан гэд хэлжээ. Гэтэл тэр хүн улаан дээлтэй гинэ. Тэр нохой л болж таарлаа гэж нэг хүнийг цохоод тэр болдоггүй хүн юм. Би түүнийг авчирч үхрээ төлүүлж авнаа. Ном сумыг ч нөгөөлнө гэж хэлээд давхиад явчихжээ. Нилээд удсны эцэст нөгөө улаан дээлтийг ном сумтаа нь авчирч өгч гомбч авч тэр хүнд үхрийн хэргийг тохож хүлээлгээд явцгаажээ. Гомбч ав туслагч хойд айлдаа очих гэж явтал нэг айлаас эмэгтэй хүн гараад жаахан байж байгаад л гараад ирдэг гин. Энэ яагаад байгаа юм бол? Энэ айлд буу юу вэ гэж бодоо тэр айлд бууж гин. Нөгөө авгаа хилж гин. Манайх нэг хонь хулгай хийгээд идсэн юм. Түүнийг нэгжиж явна. Одоо яадаг вүлээ гэжээ. Том дайланд цөмийг хийгээд миний морины дэргэд аваачаа тавьчих гэжээ. Дайланд хийгээд мориныхын дэргэд аваачаа тавьчихжээ. Нэгжлэгийн хууль журмыг мэдхүү та нар гэсэнд мэдэхгүй гэжээ. Нэгжиж байгаа хүн эмээлт хазаарт морио энэ айлын гэрийн бүснээс уяад
нэгждэг ёстой юм. Энэ айлаас алдсан зүйл чинь гарвал төлөвлөж авна. Хэрвээ гарахгүй бол эмээлт хазаарт морь өгөөд явдаг ёстой юм гэжээ. Нөгөө хүмүүс тэр айлыг нэгдсэнд гарсангүй гин. Эмээлт хазаарт морийг нь тэр айлд өгүүлээд тэднийг явчихсан хойно нь дайлантай махыг нь авахуулаад яваад өгсөн гэдэг. Бас нэг хушуунд явж байтал нэгэн авгаа гомдол мэдүүлж байна гин. Бид 2-3 хүүхэдтэй амьдарч байгаад салсан билээ. Гэтэл 3 хүүхдээ авахаар тамгийн газар очтол нөхөрт минь олгоод надад хүүхэд өгсөнгүй гэж гомдол мэдүүлжээ. Гомбжав. Таны хүүхдийг ч нь олгуулж өгнө гэж. Тэгээ тэр хушууны тамгийн газар очоод манай хушууны нэг бух танай хушууны 300 үнэийг дагсан юм. Би 300 тугал авах гэж явна гэжээ. Гэтэл нөгөө хушууны ноён тэр болохгүй. Ихтэй мал эхийгээ дагах ёстой. Өгөхгүй гэж байна. Ихтэй хүн эцгийгээ дагах ёстой юу? гэж асуутал нөгөө ноён эхийгээ дагах ёстой гэжээ. Тэгээд нөгөө авгаад 3 хүүхдийг нь олгуулж өгч байсан юм гэдэг. YouTube дээр Тулаа нэвртэй подкаст. Мэргэн туслагч Гомбжав Индомгоос хүргэж байна. Богдын хүрээнд хисэж явтал нэг баян ламыг гандангийн тэнжиж шүн халаад юмнаас нь авчихсан хэрэг гарч алсан эзэн нь олдохгүй байжээ. Гомбжав мэргэн туслагч хэрэг гарсан газар очтол нилээ том хашаатай айл байвгэн. Нэг хав улаад байх юм гин. Гэртэн ортол гүрээ хавруу нь хутгалж алсан бололтой юм гин. Гараад явтал уйлж байсан хав хашааны нөгөө өнцгөөс шар будмал хөдөс зугаад гүгээд иржээ. Тэр хөдсийг үзвэл уранхаан шинхэн дээлийн хормоноос татаж авсан бололтой хөдөс байжээ. Хөдөс. Элдсэн нэхий арьс. Хөдсөн дээл, хөдсөөр хийсэн дээл. Хөдсөн манцуй, хөдсөөр хийсэн үлгий. Тэр хөдсийг авч өвөрцөлчхөөд захаар явж байтал зах дээр хуучин шар будмал дээлийн ар хормоод шинхэн шар хөдөс оруулчихсан хүн дайралтжээ. Түүнийг дуудаж уулзаад нөгөө хөдсөө тааруулж үзвэл тэр дээлийн хөдөс мөн болох нь тогтоогдож тэр хүнийг тамгын газар аваачиж өгөв. Тэр хүн тамгын газар очиж хэрэгэ хүлээжээ. Тэгээд хүн алсан хүн цаазлагдах хуйлтай байж тэр хүн амьд гарах аргаа бодож хар гэрээс чөлөө гуйж аваад Гомбжав мэргэн туслагч дээр ирж гарах арга байна уу? Ам аварч өгөөч гэж гуйжээ. Чи хүн алчхаад бас ам гуйх гинэ гэж баахан загнаж эцэст нь хэлжээ. Чи одоохон тэр алсан ламын хөрөнгнөөс 100 ширхэх шарцаа. Шар тус эд бараа тэргүүтний хүрээнд барьж хойтхыг нь хэлэг. Тэгээд чамайг цаазаар авах цуглаан хийгээд цаазын бичиг уншсны дараа чамд хэлэх үг байна уу гэж асууна. Тэгэхлээр нь ингэж хэлээрэ гэж үг зааж өгчээ. Би хэдийгээр хүний амь насыг хороосон боловч тэр ламын хойтхыг хийлгэж бурхны оронд төрүүлэхээр 100 ширхэх шарцаа. Шар тус давуун дайланб зэргийг өргөж өдий төдий ном уншуулж буян хийлгсэн байлаа. Тэр ламын сүнс одоо бурхны оронд төрсөн байх ёстой. Одоо намайг цаазаар авах юм бол бурхан номоо устгахчаа цаазлаарай. Бурхны ном үнэн юм бол тэр ламын сүнс бурхны оронд очисон байхад намайг цаазлах нь юу болж байна гэж үг зааж өгөв. Тэр даруйга нөгөө хүн 100 шарцай зэргээр буян үйлдүүлж ганданд хойтхыг нь айлтгаад явж удалгүй нөгөө хүний хэргийг таслах цуглаан болж тэр цуглаанд хүн чигийг цуглаж гинэ. Цаазын зарлиг уншаад хэлэх үг байна уу гэж асууж гин. Нөгөө хүн Гомбжавын хилээрээ гэж заасан үгийг зөөрөхтэйхэн хэлжтэй. Гэтэл Гомбжав мэргэн туслагч тэр дундаас босож энэ хүний хэлж байгаа үг үнэн үг байна шүү
Энэ хүн алсан боловч 100 шар цай, шар тос, бараа таваар өгч буян хэлгсэн байна. Бурхны номыг бид үнэн гэж итгэх сайруудыг хүрсэн. Тарламын сүнс одоо Бурхны оронд төрсөн байх ёстой учраас энэ хүнийг хорооно гэдэг нь ер нь хаашаа байна гэж ярьсаар байгаад уг хүний амийг аварсан гин. Бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Туулааны вэртэй. Ноёдын чуулган чуулж нутаг хуваарлахаар болж отхон тэнгэр уулыг нутагтаа оруулж авахыг нутаг ойртой ноёд ирмэлзэж байжээ. Хошууч Бэсийн гомбчав мэргэн туслагч өглөөгөр орж ирээд би их газар авахгүй шүү ноёдоо. Тулганы 4 чулууны хоорондох нутгаа аавн шүү гэжээ. Ноён баг газар авах гэж байна гэж бодоо зөвшөөрч гомбчав чих гараад явчихжээ. Ноёд би тэр газрыг авна гэлцээд маргалдаж гарчээ. Тэгтэл байна. Нэг настай түшмэл өглөөгөр хошууч Бэсийн гомбчав авчхаад явчихсан шүү дээ. Та нар маргаад хэрэггүй байлгүй гэжээ. Гомбчаваас чи хаанах газрыг авах гэсэн хүн юм бэ гэхэд ширээ чулуу, дамар чулуу, отой чулуу, онх чулуу энэ 4 чулууны дундах нутгийг авна да гэсэнд хой загт нь отхон тэнгэр уул багтаж орсон нутаг байж ноёдын маргаан намжсан гэдэг юм. Гомбчав мэргэн туслагч нэг хушуу нутагт явж байгаад өглөөгөр айлд буужээ. 3 хүүхэд шагаагаар тоглож байна гин. Нэг хүүгээс нь чиний нэрийг хэн гэдгөө гэвэл би жигүүртний төрөнд явдаг гэжээ. Хүн гэдэг нэртэй хүүхэд юм гэж таажээ. Нөгөө нэг хүүхдээс чиний нэрийг хэн гэдэг вэ гэтэл 5 хошуу мал болдог гэжээ. Шагаа гэдэг хүүхэд юм гэж боджээ. Нөгөө нэг хүүгээс чиний нэрийг хэн гэдэг вэ гэсэнд зуны сүүлж өвлийн төрөөж гэдэг гэжээ. Наамар гэдэг хүүхэд юм байна гэж таагаад энэ хүүхдийн аав ээж нь ямар хүн байгаа бол гэж бодож суутал нэг тарган авгаа гаднаас орж ирээд цай халаагаад их том модон аяганд аяглаад гомбчав туслагчд байтал яасан хүн амар аягав гэтэл нөгөө авгаа хариуд нь над шиг имийн аягнаас айдаг бол төхөрийн хэрэгт шиг шоншоогүй үсттэй гэжээ. Энэ үгэнд хариу хэлж чадсангүй. Нөгөө авгаа яарад үнэгээ саах гээд гараад явжээ. Гомбчав мэргэн туслагч явхаар гарч мориндоо мордоод явтал замд нь нөгөө авгаа ханцууга сугалдаргалчсан үнэгээ саад сууж ийн. Тэгэхлээр нь цаагаан хар үнэ үзв үү гэж асуудал нөгөө авгаа. Өглөөгөр доошоо уруутсан дөрөө чирсэн сохор хар бух хамар дээрээ шээлгээд ханшаар дээрээ баалгаад хойноос нь дагаад явчихсан гэжээ. Өөрийгөө хартал цулбуураа чирчгсэн явжээ. Өрөөс нь нүд муутай хүн байж ингэж нэг авгаа давагдаад их л гутарж явсан гэдэг. Та YouTube дээр Туулааны вэртэй подкастыг үзэж ба сонслоо. Мэргэн туслагч гомбчавын домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Ингэж Туулааны вэртэйгээ дэмжээрэй. Нүүр номд Туулааны вэртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагвал Туулааны вэртэйнд баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.